Улаанбаатар хотоор нийт 35 км-ийн урттай төмөр зам дайран өнгөрдөг. Энэ нь хотыг урд хойд гэсэн хоёр хэсэгт хуваадаг бөгөөд хотын дундуур өдөрт хойноос урагш чиглэлд 14-өөс 16, урдаас хойш чиглэлд 16-аас 18 хос гал тэрэг явж өнгөрдөг байна. Нийслэл хотын төвөөр төмөр зам дайран өнгөрч байгаа нь олон сөрөг үр дагаврыг дагуулж байна. Галт тэрэгний хөдөлгөөнөөс болж автозамын хөдөлгөөн өдөр бүр 120-аас 160 минутаар зогсож байна. Автомашин болон галт тэрэгний зүтгүүрээс гарч буй агаарын болон дуу чимээний бохирдлыг эсгэж, нийгэмд бухимдал үүсгэж, хэвийн аюулгүй ажиллаж амьдрах нөхцөлийг алдагдуулж байна. Аюултай, хортой, тесэрч дэлбэрэх ачаа, бараа материалын тээвэрлэлтийг хүн ам шигүүлсүрсэн хотын төв хэсэгт оруулж ирж боловсруулах нь хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг шууд зөрчиж байна. Хотын төвд түлш шатхууны нөөцийн сав байрлаж байна. Улаанбаатар хотод нийт ачиж буулгах зорилттой 102 ширхэг салаа зам байна. Энэ бүх тулгамдж байгаа асуудлуудыг Богдхан төмөр зам төсөл шийдвэрлэнэ. Богдхан төмөр зам нь нийт 170 км орчим урттай. Аршаан төртөөг Майн төртөө хүртэл холбох бөгөөд Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумуудыг дайран өнгөрөх юм. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэхдээ зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн хийх замлыг тодорхойлох, түүнд тохирсон нүхэн гарцыг тусгасан. Ховор, нэн ховор ашиг тургамлын тархацын судалгаа болон түүх соёлын дурсгал зүйлс, түүхийн чухал газар нутагтай төмөр замын тараас давхцаж буй эсэх судалгаа хийгдсэн. Орон нутгийн малчин өрхийн нүүдлийн зам төмөр замын тараастай огтолцох зэгийг тодорхойлох, түүнд зориулсан гарцыг шийдсэн. Холимог тээврийн ачааны нэгдсэн терминал, Улаанбаатар логистикийн төв, улс хоорондын төмөр зам, хурдны автозам, хөшгийн хөндөд баригдах шинэ онгоцны буудлыг түшиглэн байгуулна. Богдхан төмөр зам төсөл хэрэгжснээр одоо байгаа төмөр замын тахир тойроо болон өксврээс шалтгаалan гардаг 13.2 тэрбум төгрөгийн өргүү зардлыг бууруулна. Галт тэрэгний хурд нэмэгдснээр Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг өсгөх боломж бүрднэ. Улаанбаатар холимог тээврийн ачааны терминалыг байгуулснаар агаарын, төмөр замын, автотээврийн ачаа боловсруулагдах нэгдсэн байгууламж бий болж дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ачаа тээвэр ангилан ялгагдан цаг алдалгүй хурдын шуурхаагаар хэрэглэгч та бидний гарт хүрэх юм аа. Богдхан төмөр зам төсөл хэрэгжснээр Улаанбаатар хотод нийслэл хотоор ачааны галт тэрэг дайрч гарахгүй болсноор төмөр зам болон галт тэрэгнээс үүдэлтэй агаарын болон дуу чимээний бохирдол буурна. Улаанбаатар хотын автозам төмөр замтай нэг төвшөнд огтлцсон гарам өгөө болсноор хотын төвжирэл буурна. Нийслэл хотод ачаа тээвэрлэлт, ангилан ялгалт хийгдэхгүй болсноор төмөр замын аж ахуйн зорилттой талбай, ачаа тээврийн 9 том терминал гэх мэт 102 ширхэг салбар замуудыг хотоос нүүлгэн шилжүүлэх ба ингэснээр нийт 1000 орчим га ашигтай талбай чөлөөлөгдөн шинээр бүтээн байгуулалт хийгдэх боломж бүрдэх юм аа. Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрөх 35 км төмөр замыг хотын зорчигч тээврийн зорилтоор ашиглан хөнгөн галт тэрэгний үйлчилгээ нэвтрүүлснээр амгалан өртөөнөөс толгой төртөө хүртэл замын төвжирэлд орохгүйгээр 10-аас 15 минут явах боломж бүрдэх юм аа. Хөнгөн галт тэрэг нь өөрийн чиглэлийн дагуу автозамтай уулзуур тутамд хөндлөн чиглэлээр аюулгүй огтлолцсноо. Хөнгөн галт тэрэгний зогсоол, буудлуудын ойролцоо худалдаа үйлчилгээний цогцлборууд бий болно. Одоо байгаа зорчигч тээврийн нэгдсэн терминалыг хотоос гаргаж төмөр зам, хөнгөн галт тэрэгний зангилаан дээр хот хоорондын зорчигч тээврийн нэгдсэн терминалыг байгуулна. Ингэснээр нийслэл хот маань эрүүл, аюулгүй, хөнгөлөг, ногоон хот болон хөгжиж Монгол улсын төмөр зам дэлхийд өрсөлдөхүйцэд дамжин өнгөрөх тээврийн зам болон хөгжих болно.